Энэ удаагийн бичлэгээр Squid Game цувралын 2 дугаар бүлгийн 7 дугаар ангийг нь давчлан ярьж өгөхөөр сонголоо. Цусам ашигаар алдаж Мюнгийн дээрээс зацарч байсан ч тэрээр зогссонгүй. Тэрээр сэрээгээ сугалж аваад хүзүүнийх нь хажуу тал руу дахин дүрдэг. Танос түүний дээрээс үхэтхийн унахад Мюнги түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад ариун цэврийн өрөөний дасалгаараа орох гэхэд Танос хөлнөөс нь зуурна. Тэрээр яаж игээд хөлөө салган дасалгаа руу орлоо. Намгийн Таносыг хараад шуудхан л түүний мансууруулагчаа нуусан хүзүүний зүйлтийг авдаг. Тэгээд тэрээр сэрэг авч өөр нэг тоглогчийг хөнөөнө. Энэ үед үүдэн дууга хамгаалагч нараа зодооныг сонсож байсан ч юу ч хийсэнгүй. Энэ үед танхимд зарлагч амиа алдсан тоглогчдын нэрийг нь зарлаж бусад тоглогчдыг гайхшруулж удалгүй хоргонд мөнгө нэмэгддэг. Бүгд эргэлзэж байхад гаднаас Намгио тэргүүтээ тоглогчид орж ирэн Намгио X багийнхаа өөрсдийг нь хөнөөхийг завдаж дайрсан хэмээн тайлбарлав. Гэтэл X тэмдэглэгээтэй багийнхан өөрсдийгөө өмөрч эхэлж дайрсан тоглогчид нь Өв багийнхаа өөрсдөө байсан гэдгийг илчлэнэ. Улмаар аль багаас илүү хүн өгсөн гэдгийг тодруулахын тулд тоо авахар болцгоолоо. Энэ хооронд завин дээр багийн нэг гишүүн дотор нэвгүрхэж бөөлчхөөр гадагшаа гардаг. Ингэхдээ тэрээр өөр нэг өрөөнөөс гарч хитэн тусахыг анзаарч шалгахаар шийднэ. Гэтэл завны ахмад дорооныг оролдож байдагч тэрээр дорооныг яагаад ч хөө өөр зүйл хайж байсан хэмээн мэлздэг. Сандарсан тэрээр нисгэгчгүй ээж яаж ингэж нисдэг юм болоо гэд гайхаад харсан юм. Чамаас арх үнэртэж байна. Орж амар гэж хэлээд гардаг. Ахмадыг гарахад залуу араас нь гарч ирээд түүнийг яг хэн болохыг нь асуутал Ахмад түүнийг хэд хэдэн удаа хутгалаад далай руу хаяна. Энэ үед үүсэх гарч ирээд сэжигтэй зүйл олж харсангүй. Тэрээр Ахмадад чимээ сонсоод гарч ирснээ хэлэхэд Ахмад зав давлгаанд зохигдсон бололтой гэж худлаа хэлснээр тэд буцаад орцгоолоо. Хоёр талын тоглогчид тоогоо гаргахад Өв тэмдэгтэй тоглогчдоос 3 хүн, X тэмдэгтэй тоглогчдоос 2 хүн амиа алджээ. Улмаар 2 баг 47-гийн эсрэг 48 харьцаатай боллоо. Удалгүй зарлагч унтах цаг болсныг 30 минутын дараа гэрэл унтрана гэдгийг зарласнаар тоглогчид бүгд орлууга явцгаана. Энэ хооронд хамгаалагчдын байрладаг зааланд зарлагч тун удахгүй тусгай тоглоом эхлэх болно гэдгийг зарласнаар хамгаалагчид байрлалаа эзлэхээр явцгаалаа. Гихон бусаддаа гэрэл унтармагц Өв багийнхан саналын зөрүүгөө арилгахын тулд өөрсдөд рүү дайрна гэдгийг хэлэв. Гэтэл инхоо эхлээд өөрсдөө дайрцгаая гэсэн санал гаргадаг. X багт эмэгтэйчүүд болон ахмаг насны тоглогчид олон байгаа болохоор довтолгоо хүлээвэл нөгөө тал давуу талыг авах болохоор бүгд инхоогийн саналыг хүлээн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч гихон энэ саналын эсрэг байр суурьтай байлаа. Тэрээр нёгийгөө хөнөөж болохгүй. Энэ л зохион байгуулагчдын хүсэж байгаа зүйл гэдгийг хэлэв. Жүмбэ тэд гэж хэн гэж асуухад гихон энэ тоглоомыг бүтээсэн хүмүүс, биднийг тоглож байгааг үзэж байдаг хүмүүс гэж тайлбарлана. Тэр бусаддаа энэ тоглоомыг удирддаг баг өмссөн хүн байдгийг, хэрэг өөрсдийгөө түүнийг барьж чадвал тоглоомыг зогсоож чадна гэдгийг хэлдэг. Тэрээр хамгаалагчдаас бууг нь авах хэрэгтэй гэдгийг хэлэхэд энхоо энэ нь хэтэрхий аюултай. Бууг авсан ч тооны ялгаа гарна гэж хариулна. Улмаар гихон бууг нь хэрхэн авахаа төлөвлөгөөгөө хуваалцдаг. Хамгаалагчдын анхаарлыг нь сарниулж чадвал боломжтой. Учир нь тэд өөрсдийг нь дайрна гэж бодохгүй учраас гэдгийг хэллээ. Энэ хооронд Намгио Таносын зүйлтнээс эм ууж сэрээгээ бэлдэнэ. Жүвхээ мөнгө дээр ирээд гэрэл унтармагц нуугдаарай. Юу ч олж байсан, юу ч хийх хэрэггүй гэдгийг хэлдэг. Ийхүү гэрэл унтарч X багийнхан төлөвлөсний дагуу орон доогуура нуугдлаа. Улмаар Өв тэмдэгтэй багийнхан дайралтаа эхлүүлж орон дээрээ байгаа тоглогчдыг хөнөөж эхлэнэ. Түрүүхэн гихон зодон дуус хүртэл орон доороо нуугдах хэрэгтэй. Зодонд оролцож яасан ч болохгүй гэж хэлж байжээ. Жүмбэ өөрсдийнх нь хүмүүст арай л хохиролтой биш үү гэж асуухад гихон том зүйлийн төлөө баг золиос гаргацгаая. Энэ удаагийнхаа ганцхан боломж гэхээ санааг хэлсэн байна. Тэгээд дараагийн үед оролцох хангалттай тоглогчдыг үлдээхийн тулд зохион байгуулагчдаас зодооныг удаан үргэлжлүүлэхгүй гэдгийг гихон хэлдэг. Эмх замбраагүй зодоон үргэлжилж нэлээд хэдэн тоглогчид амиа алдсны дараа хамгаалагч нар орж ирэн зодооныг зогсоохоор гал нээн. Ингэснээр гихоны багийнхны хөдлөх цаг боллоо. Тэд өгсөн мэтэ дүр эсгэж хамгаалагч нараа өөрсдийг нь хэн болохыг шалгахыг хүлээдэг.
Ингээд яг шалгах үед Гихон болон багийнхан хамгаалагч нар руу гинтийн дайралт хийж улмаар бууг нь аван хэд хэдэн хамгаалагчдыг хөнөв. Энэ бүхнийг ажиглаж байсан ахлах хамгаалагч бүхэн хамгаалагчдыг ухарч хаалгыг хаахыг тушаана. Гэтэл нэг хамгаалагч амжиж гарч чадлагүй танхимд үлдэн барьцаалагддаг. Улмаар Хянжу камернуудыг буудаж өөрсдийг нь харах боломжгүй болголоо. Ахлах хамгаалагч бусад хамгаалагчдыг цуглуулах тушаал өгнө. Гихоны багийнхан хамгаалагч нарын зогтсноос зэвсэг нүүдийг цуглууллаа. Гихон бусад тоглогчдод өөрсдийгөө дээр байгаа удирдлагуудтай тэмцэж тэднийг бариад энэ тоглоомыг дуусгаж төлөөсийг нь төлүүлнэ гэдгийг хэлнэ. Тэгээд буу ашиглаж чаддаг нэгдэх хүсэлтэй хүн байвал гарч ирэхийг хүсэхэд хинч гарч ирсэнгүй. Улмаар Жүмбэ урам зориг өгөх үг хэлснээр хэд хэдэн хүн тэдэнтэй нэгтгэхэр шийднэ. Жоншик нэгдэх гэтэл ээж нь түүнийг хориглодог. Хянжу цэрэгт байсан дуршлаг дээр үндэслэн буу хэрхэн ашиглах талаар хүмүүст заавар өглөө. Гихон барьцаалагдсан хамгаалагчийг бага тайлахыг хүсч улмаар хүүхдэрээ шахуу залуу байв. Гихон түүнээс өөрсдийг нь толгойгч дээрээ хүрэх хэмээн тушаана. Ингээд Гихон шилэн цонхыг хагалж хаалгаар багийнхантайгаа гарах ба тэднийг отож байсан хамгаалагчдтай ширүү мөргөлдөө болдог. Тэд нэг рүүгээ гал нээцгээж Хянжу хэд хэдэн хамгаалагчдыг хөнөөнө. Улмаар тэд цаашаа явхад барьцаалагдсан хамгаалагч удирдлагын өрөө тойроод байгааг хэлж хамгаалалтыг өнгөрөөхийн тулд баг хэрэгтэйг хэлдэг. Тэрээр баг авахдаа инхоогийн царайг хараад гайхан зочирдоход Гихон Жүмбэ хоёр хамгаалалтын хэсэг рүү цааш явхад бусад нь ард үлдэж байлдана. Тэд хамгаалалтын хэсгийг өнгөрч удирдлагын бүс рүү явлаа. Гихон багийг уншуулж дотогшоо нэвтэрч явах замдаа тэд хамгаалагч нартай тулгарч хэсэг байлцсны эцэст тэднийг хөнөөн цаашаа үргэлжлүүлэн явсаар. Үүнийг харсан ахлах хамгаалагч удирдлагын бүсийн шатыг хамгаалахыг тушаана. Хоёр талд буудалцаан үргэлжилж хүмүүс үхсээр Хянжу хүн бүрийг сумаа шалга гэхэд ихэнх нь талаасаа бага сум үлдсэн байлаа. Жүмбэ инхоод нэмэлт хүч сум хэрэгтэй байгааг хэлснээр инхоо хоёр хүн дагуулan нөгөө хоёрт нэмэлт хүч болохоор шийддэг. Тэр гурвыг явсны дараа Дэхо өгсөн хамгаалагчдын халааснаас сум авч очихоор боллоо. Гихон Жүмбэд өөрийг нь хамгаалаарай гэд сум авахар хөдлөнө. Дэхо танхим руу буцаж амиа алдсан хамгаалагчдын халааснаас сум цуглуулахад бусад тоглогч нар түүнд тусалдаг. Энэ хооронд Инхоо Гихонд өөрсдийгөө тойрч араас нь дайрах хэмээн хэлнэ. Дэхо цуглуулсан сумнуудаа цамцанд ороогоод танхимаас гарахдаа буудалцааны дууг сонсоод айж эргэлзэнэ. Хянжу станцаар Дэхо Кан байгааг асуухад Дэхо айсандаа станцаа хаяад ухардаг. Нөхцөл байдал хүнд байгаа болохоор сумгүйгээр амьд үлдэж чадахгүй тул Хянжу өөрөө явхаар шийднэ. Удирдлагын өрөөрөө хүрэх коридорт Инхоо хоёр тоглогчтой урагшлах боловч эцсийн мөчөд тэрээр хоёр тоглогчийг араас нь буудаж үнэн дөрхөө ил гаргадаг. Тэгээд станцаар Гихонд өөрсдийгөө баригдсан гэж хэлээд үхэж буй тоглогчийн хоолойг сонсоход түүнийг буудснаар өөрийгөө үхсэн мэт болгоно. Дараа нь Инхоо станцын долгионыг өөрчилж зэгцэлцгээе гэж хэлээд явлаа. Хянжу танхимд ирэхэд Дэхо буланд шигдчихсэн жичрээд сууж байв. Хянжу сумнуудыг аваад явах гэтэл гаднаас хамгаалагч нар орж ирэн дээшээ буудан шалан дээр хэвтхийг тушаана. Хянжу сумаа цэнэглээд тэднэрүү дайрах гэхэд Яншикийн ээж түүнийг хориглож ингээд өчгөж болохгүй хэмээн хэлдэг. Коридорт тулдаж байгаа тоглогчдын суман дуусах төхөж харин хамгаалагч нар дайрч эхэлснээр сонголт үлдээгүй нэг тоглогч өөрийгөө буудан амиа хорлдог. Ингээд үлдсэн хоёр бууж өгсөн ч хамгаалагч тэднийг буудаж хөнөөнө. Тэдний нэг нь хорт хавдартай ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай бяцхан охины аав байв. Бүгд бууж өгч ухарсан тул Гихон Жүмбэ хоёр ч бууж өгөхөөсөөр сонголт үлдсэнгүй. Улмаар хара багтай удирдагч ирэн Гихоныг баатар болж тоглосны үр дүнгээд түүний өмнө хамгийн сайн найз Жүмбэг нь бууддаг. Гихон харамсан шаналхад хар багтай удирдагч явна.
Гехоныг босгох гэхэд хоёр хамгаалагч түүнийг дарснаар тэрээр Жүмбэ хэмээн зөхрөнгөө баран шаналж улмаар Жүмбэг хасагдсныг зарласнаар 2 дугаар бүлэг төгсдөг.